Өнөөдөр сайн бацгаана уу? Good Soil-оос энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Өнөөдөр та бүхэнд ямар гитарууд манай дээр байгааг танилцуулъя. За Монголд гитар сонирхдаг хүмүүсд сүүлийн үед илүү их болж тоо нэмэгдэж байгаа. За энд байгаа гитарууд бол Yamaha брендийн F310 гэдэг гитар байна. Энэ бол Samick брэнд. Samick бол 1958 оноос хойш үйлдвэрлэлийг эхлүүлсэн. Энэ GD200 гэдэг энэ акустик гитар байна. Энэ дуургаж байгаа нарийн нотуудыг дуургахад энэ дрит нот буюу монголоор ухлаац гэж хэлж болох. Ингэж гаргасан байгаа. Үйлдвэрийн бус байгалийн модоор шууд зүсэж бэлдээд хийгдсэн учраас илүү олон жилийн эдлгээтэй дээрэс нь бас дууралтанд бас илүү сайн нөлөөгөө үзүүлдэг юм. Акустик гитар байгаа. За Fender Plato Junior size буюу зарим хүмүүс travel гэж бас иршилсэн. Энэ болохоор 36 инчийн буюу авч явах тохиромжтой. 36 инчийн гитарыг сүүлийн үед хүмүүсд их сонирхдаг болсон шалтгаан нь бас бидний сайн мэдэх дуучин бас Ed Sheeran бол яг ийм сайзын гитарыг илүү танилцуулсан гэдгээр бас олонд бас танигдсан байна. Энэ гитар маань болохоор Солонгосын Korg брендийн Irtal серийн гитар байгаа. Matte загварын гитарууд нь болохоор акустик дугуйлтын үед бас лакта гитарадаас илүү даваа талтай байдаг юм гитар байгаа. Домог гэж нэрлэгдсэн энэ хуучны Yamaha FG180 гэдэг загварын гитарыг танилцуулъя. 1966 оноос эхэлж үйлдвэрлэгдэж эхэлсэн. За одоо бол энэ бол үйлдвэрлэлтэнд байхгүй, худалдаанд ч байхгүй юм гитар байгаа. Amos брендийн гитар байна. Энэ гитар маань болохоор home studio буюу cover дуучдад болон тайзан дээр дуудуулангаа гитар тоглодог хүмүүсүүдэд илүү тохиромжтой ийм гитар байгаа. Монголын үндэсний хөгжим буюу морин хур байгаа. За морин хур маань дотроо бас хэд хэдэн төрөлтэй байгаа. За энэ бол сургалтын хур. Сургалтын хур маань болохоор үний хувьд боломжийн байдаг учраас анх сурж байгаа хүмүүсүүдэд тохиромжтой. Тинхүү сургалтын хур гэж нэрлсэн байна. Бүхний ширэн цартай. Энэ бол мастер хур байгаа. За энд харагдж байгаа гитарууд бол электрик болон бас гитарууд байна. Акустик гитартай нэг брендийн Samick гитар байгаа. Fender-ийн Stratocaster-ын загвараар хийгдсэн энэ гитар. Гитар сонирхчдын хамгийн түгээмэл сайн мэддэг юм загварын гитар. Ibanez-ийн бас гитар байна. Америкийн хөгжмийн зохиолч бас гитарист Gary Weiss тоглодог гэдгээр бас олон танигдсан. Device брендийн бас гитар байна. Энэ болохоор Fender-ийн jazz bass-ыг дүүрэлгэж хийсэн. Device гэдэг хүн бас толгойг нь харахгүй андуураад харах юм бол яг л харах юм бол их бие мөн энэ гар энэ тохиргоо бүгдээрээ Ibanez-ийн соло гитарыг бас дүүрэлгэж хийсэн. За тэгээд энэ бичлэгийг үзэж сонирхож хамт байсан та бүхэндээ баярлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас та бүхэн манай байгууллагаас бас хурц ирээд өөрийнхөө биеэр ирээд бас үзэж асууж зөвлөгөө авах боломжтой байгаа шүү. Тэгэд дараа уулзлаа бүгдээрээ түр баяртай. Good Soil